хэлье. Эхэлж. Сайн байна уу? Намайг Номин гэдэг. Би 7-р сургуулийн Арайр дараагийн гэж суралцдаг. Тэгээ одоо уулзсан нутгийн 29 дугаар олимпиадад өөрийнхөө бодсон бодлогуудыг хэрхэн бодсноо тайлбарлах гэж байна. За, 2 дугаар бодлогыг тайлбарлая. Энэ бодлогыг бодохдоо би эрхрийн дараалал ашигласан байгаа. Тэгтээ эхлээд эдгээр үг тоог нэмж өгсөн байгаа. За, энэ тоог бодохдоо эхлээд үг тооны бүхэл хэсэг нь тэг эндээс энэ хүртэлх бүх тооны бүхэл хэсэг нь тэг гарч байгаа. Энд нийт чихэд 5 шиг байгаа. За тэгвэл дараагийн тоо болохоор нэг 5 шиг тоо бүгдээрээ бүхэл хэсэг нь нэг гарч байгаа. Тэгвэл эдрийг бүгдийг нэмвэл 5-ыг хүрчих юм. 5. Өмнөх тоо нь бүгд тэг гэсэн бүхэл хэсэгтэй учраас тэг. Одоо ингээд өг тоо нь 5 таваар нэмэгдээд явах учраас А1 нь тэг, А2 нь тог хэвчлэн А404 хүртэл 403 хүртэл үргэлжлэнэ. Тэгвэл А1 дээр одоо нийт одоо 2021 шиг тоо байгаа. Тэрийг 5 таваар багцлсан учраас 5 тав бол нийт 404 шиг ийм дараас нь тоо байгаа. Үлдсэн тоо буюу 20-ыг 404 гарч байгаа. Тэгээ бодлого бодвол гэсэн бодлого маань уг бодлого маань ийм хэлбэр шийдэж байгаа. Энийг бодвол дөрвсөн ийм хариу гарч байгаа. За энэ дээр 2 дахь бодлого ингээд тусч байна. Тэгвэл одоо 3 дахь бодлогыг бодож үзүүлье. Өг тоон дээрээ хоёр тал дээр нь хоёулын дээр 1 гэсэн тоог нэмж ичвэл ийм хэлбэртэй болно. Эндээс өг тоон энэ тооны үржир болон үржир болохоо нөгөө тал ийм хэлбэртэй бичиж болно. Эндээс болохоор энэ тоог араар үржиж байгаа учраас энэ тооны төгсгөлийн цифр нь энэ тоогоор тодорхойлогдох учраас цэгийн утганд хамааран уг тооны төгсгөл гарч болно. Энийг мөн энэ тоо нь өөрөө C дээр 1 гэсэн тоонд хуваагдах учраас мөн энэ тоо нь
Цэдийн инфиний гэсэн тоо хуваагдана гэж гарч байгаа. Мөн өөрөө 10 гэсэн тоо нь цэдийн инфиний гэсэн тоотой тэзүү байж болно гэсэн байж болно. Тэгвэл эндээс C 9 гэж гарна. За тэгвэл за эндээс CD нүхнийг хаалтны өмнө гаргавал уг тоод тэзүүгийн нөгөө талд гарган хаалтны өмнө гаргавал уг тохиолдолд А цифр мөн хамгийн ихний цифрт бол ихтэй тэнцэж болохгүй гэдгээс B 9 гэж гарна. Тэгвэл 9 гэсэн тоогоо уг тоондоо орлуулан бичвэл адилтгал биелэх учраас А нь ямар ч тоонд биелэх боломжтой. Тэгвэл уг бодлогоос харж үзвэл А нь хамгийн ихний цифр учраас А-гийн авчвал олон нэгээс 9 хүртэлх бөхтэй байна. Ингээд шийдэн 199 299 гэх мэтчлэн 899 хүртэл нийт 9 шийдтэй байна. Одоо 5 дахь талыг тайлбарлаж үзье. Уг бодлогын утгатай нэгдүгээр ийм хэлбэртэй бичиж бодож болно. Энийг үргэлжлүүлэн бичвэл мэтчлэн яг орлуулан тавьбал 2 гэсэн шиг гарна. Хоёрдугаар нь хэлбэртэй бичиж бодож болно. Үүнийг мөн үргэлжлүүлвэл ийм хэлбэртэй гарна. Уг хоёр текстээс энэ болон энэ хоёр хэлбэрийг авч үзвэл энэ хоёрыг систем текстэл болгон бодвол нэг гэсэн шийдэл байна.
одоо кашиш варс гэдэг нэртэй теоремыг ашиглан бодно. Яаж бодох вэ гэвэл энийг задлан бичвэл энэ тооцоогоо одоо уг тоогоо дараагийн тоотойгоо бодвол за мөн эхний тоо дараагийн тоотой бодвол тэгсэн тоо гарахаа эдгээр тоонуудыг хоорондын нэмбэл анхны өгсөн тоо буюу дэг гэсэн хариу гарч бодлого маань батлагдчих байгаамаа.